Төрийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах 12 төрлийн хориглолт хязгаарлалтыг хуулиар зааж өгсөн байдаг. Төрийн албан тушаалтнууд энэхүү зохицуулалтыг дагаж мөрдөснөөр ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах юм. Харин иргэд төрийн байгууллагууд эдгээр хориглолт хязгаарлалтыг танин мэдснээр хуулийн хэрэгжилтийг хангахад оролцох, үнэлгээ хийх, өөрсдийн эрхээ хамгаалах, нийтийн албыг хувийн хэрэгцээнд урвуулан ашиглахаас сэргийлэх боломжтой болох юм. Мэргэжлийн хяналтын албаны байцаагч Базар нь нэгэн ресторанд хяналт шалгалт хийжээ. Тухайн шалгалтаар олж авсан мэдээллээ өрсөлдөгч Эври рестораны эзэн ангийн найз Ингчэнд өгч. Ингчэн уг мэдээллийг ашиглан өрсөлдөгчөө бизнесээс шахаж гаргах төлөвлөгөө боловсруулсан байна. Энэ нь албаны мэдээллийг ашиглахтай холбогдсон хориглолтыг зөрчжээ. Хуульд албаны мэдээллийг ашиглахдаа албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг хориглоно гэж заасан байдаг. Мэргэжлийн хяналтын албаны байцаагч Базар ангийн найз Ингчний эзэмшдэг Эври ресторанд хяналт шалгалт хийжээ. Базар 2 жилийн өмнө Эври рестораныг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байна. Хэдийгээр Базар шалгалтыг үнэн шударгаар хийж, Ингчний хоолнд өрсөн саналаас татгалзсан ч гэсэн албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт хязгаарлалтыг зөрчсөн байна. Хориглолт хязгаарлалтаа? Энэ ч нас ямар юм байдаг юм бэ? Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт хязгаарлалт нь албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртөө нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хүндсэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлах, хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн байдаг юм. Хамаарал бүхий этгээд гэж хэнийг хэлээд байгаа? Хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг эх, төрсөн ах эгч дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр нөхрийн эцэг эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ. Нэгдмэл сонирхолтой этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашигын төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн хуулийн этгээдийг хэлдэг. Гэхдээ одоо бид хамт ажилддаг шүү дээ. Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашигын төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгар болгосноос хойш 2 жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн байдаг. Та хоёр хэн хуулиа мэдж байсан бол дээрх зөрчлүүд гарахгүй байх байсан шүү дээ. Иймэрхүү зөрчлүүдээс болж төрийн албаны ёс зүй алдагдана. Төрийн албаны нэр хүн дун төрд итгэх ард түмний итгэл сулран шүү дээ.